За, энэ удаагийн номны book review 6 дахь дугаараараа та бүхэндээ Dale Carnegie Associates гаргасан Speak номыг онцолж байна. За, Dale Carnegie одоо мэдгүй юм байхгүй л үү дээ. Дэлхийн хамгийн том хууны хөгжлийн тренингийг үүсгэн байгуулсан. За, тус тренинг нь бол за нэг 1912 оноос хойш 100 гаруй жилийн хугацаанд одоо хүмүүс хоорондын харилцаа, хууны хөгжлийн талаар одоо сургалт явуулдаг тренинг байгаа. За одоо 8 настай залуугаас ахуулаад 80 настай буурал хүртэл бүхэл төрлийн хүмүүс. За одоо оюутнууд, бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд, ажил дээр гарсан хүмүүс, за бүр захирлууд CEO хүртэл, CEO өнөр хүртэл яг тэр хууны хөгжлийн одоо мэдлэг чадвараа дээшлүүлэх үүднээс юм энэ эдний тренингд хамрагддаг байгаа. За тус тренингээс тухайн заадаг сэдвүүдээ ийм цуврал ном болгож гаргасан байдаг. Одоо чинь энэ бол нэг speak гэдэг нэг цуврал нь. Бусад цувралууд дуртах юм бол connect, sell, listen, lead гэсэн юм цуврал номнууд гаргасан байдаг. За өнөөдрийн дугаард speak санаагаа илэрхийл гэж орчуулагдж байгаа. За хүмүүс яг өөртөөсөө за би яг юунаас айдсан бэ гэж асуувал за зарим хүмүүс би амтнаас айдаг гэж хэлж болно. Зарим хүмүүс алдаа гаргахаас айдаг байх. Яг хүмүүсийн нийтлэг айдас гэх юм бол олонний өмнө ярих айдас гэвэл ихэнх хүмүүс үлийн зөвшөөрөх бах. За энэ ном бол яг тэр олонний өмнө ярих айдастай бэрхшээлтэй хүмүүсээр зориулсан ном гэж бол хэлж болно. За миний хувьд ч гэсэн яг юм дотгошоогоо интроверт төрлийн хүн болохоор бас энэ одоо олонний өмнө ярина гэдэг чинь бол бас амаргүй даваа. Тэм ч учраас энэ номыг зорж уншаад бас сурсан мэдсэн зүйлээ бас та бүхэндээ номны book review маягаар бас хүргэж байна. За номны агуулгын 70-80% нь бол за яг юм олонний өмнө ихтгэл тавьж байгаа ихтгэлийн одоо үйл явц процессыг бол дурдсан байдаг. За одоо ихтгэлийг яаж төлөвлөхөөс ахуулаад ихтгэлийн эхлэл, төгсгөл бүхэл үйл явц процессыг одоо маш ойлгомжтойгоор, маш товчхоноор тайлбарсан байдаг. За бас ихтгэлийн талаар одоо ашиглаж болох бүхэл зүйлсийн талаар дурдсан байдаг нь бол за presentation ашиглавал яаж бэлдвэл зүгээр үү? Ямар бичгийн фонд ашиглавал зүгээр үү? Ямар өнгө ашиглавал зүгээр үү? За тэр presentation одоо ямар талаас нь ямар проектороор хүмүүст харуулвал илүү ойлгомжтой байх уу? За одоо тухайн ихтгэлийг илэрхийлж байгаа, тухайн ихтгэлийг тодорхойлж байгаа бас нэг бит зүйл, эд материал гэж болно шүү дээ. Тухайн зүйлийг одоо ямар талаас нь, ямар өнцгөөс нь хүмүүст харуулвал зүгээр үү? Яавал тэр хүмүүс илүү ойлгомжтой байх уу гэдэг талаас нь бол дурдсан байдаг. Маш ойлгомжтойгоор тайлбарсан байдаг. За бас энэ номны бас нэг зүйл нэг юм бол за бас 100% яг тэр мэргэжлийн спикерүүд за тэр ихтгэлийн үйл явцын талаар биш. Ямар ч төрлийн, ямар ч ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс за одоо өдөр тутмын амьдралдаа хүмүүс хоорондын харилцаан дээр тухайн ихтгэлийн ур чадвар, ярианы ур чадварыг өөртөө яаж хэрэгжүүлвэл зүгээр вэ гэдэг талаас нь заасан байдаг нь бас энэ номны онцлог юм болов уу гэж бол харсан. За ерөөсөө номны нэг ганц хоёр чухал сэдвүүдийг нэг татаад гаргаад ирээч гэх юм бол за эхний чухал том сэдв нь одоо энэ номны хүрэх гээд байгаа мессеж нь гэх юм бол хүмүүс ихтгэл тавьж байхдаа за би ямар сэдвээр яаж яриул зүгээр вэ гэж бодооддаг. Харин эсвэргээрээ ямар хүмүүс намайг сонсч байна вэ те? Би ямар хүмүүст юуг ойлгуулах байна вэ гэдэг талаар тэрийгэ тодорхойлвол илүү бас ихтгэлээ зөв тодорхойлоод ихтгэлээ зөв бэлдээд зөв сайн ихтгэл болно гэж бол хэлсэн. Тэгэхээр одоо жишээ нь би ихтгэл тавьж байлаа гэж бодоход за одоо намайг сонсч байгаа хүмүүс инженерүүд за нэгтлэн бодогч нар одоо математиктэй ойрхон одоо зүүн дахин хөгжсөн хүмүүс гэж ярьдэн шүү дээ. Тэр хүмүүст би өөрийн хэлэх гээд байгаа санаагаа илүү одоо тоо, статистик, магадлал дээр тулгуурлаж ярих юм бол тухайн хүмүүст илүү ойрхон байх. Харин эсвэргээрээ баруун дахин хөгжсөн за зүүн совин илүү хөгжсөн хүмүүс гэж ярьдаг те. Тухайн хүмүүст илүү өөрөө өрөх гээд байгаа санаагаа одоо төсөөлөл төр зүүн совин дээр нь тулгуурлаж ярих юм бол тэр хүмүүст илүү ойлгомжтой байх. Тэгэхээр яг энэ одоо юунаас ахуулаад бас одоо яг энэ зүйлээр яг өөрийнхөө сонсож байгаа хүмүүс чиний сонсож байгаа хүмүүсийг ямар хүмүүс вэ гэдгийг тодорхойлоорой гэж бол хэлхийг хүсэж байна. За хоёр дахь бас нэг чухал сэдв нэх юм бол
энэ номыг бас нэг уншсан ямар ч хэлээ нэг компани захирал нь хэлсэн байсан. Хүмүүс таны юу гэж хэлснийг биш ямар мэдрэмж төрүүлснийг санана гэж. Тэгэхээр яг одоо жишээ нь ихтгэл тавьж байгаа хүмүүс за нэг мэрэгжлийн бус хүмүүс гэх юм уу те. За ихтгэлээ бичсэн. За тухайн тексттэй чийжилсэн. Тэгээ нэг мартчих юм бол нэг гацдаг хүмүүс байдаг те. Нэг юм жоохон хайрцагцсан гэх юм бол яг тэр тал одоо нэг хайрцаглагдсан биш. Одоо илүү яг дотроосоо зүрх сэтгэлээсээ гэж ирдэ шүү дээ. Одоо яг би хэм бэ? Би яг юуг илэрхийлэхийг хүсэж байна гэдэг талаараа одоо хайрцаглагдсан бус аливаа одоо хайрцагнаас гадуур сэтгэж яривал илүү зүгээр. Одоо яг мэдрэмжэн дээр нь хатгаа гэдэг нэг үг үүдэн шүү дээ. Тэгэхээр яг хүмүүс одоо илүү мэрэгжлийн үг хэллэг онол ашиглахаас илүүтэйгээр илүү одоо өөртөө тохиолдсон одоо туршлага, experience одоо хошигнол бүхэл зүйлс бийж болно шүү дээ. Тиймэрхүү зүйлийг ашиглаж ярих юм бол илүү бас хүмүүс ойлгох одоо хүртээмжтэй болов уу гэж ойлгож болно. За тэгээд номыг ер нь базаад эцэст нь хэлэхэд бол за яг миний хувь хүний бодлол нэмийг яг 100% өөрийн болгоно гэдэг бол за нэг 60-70% нь бол яг энэ уншаад те онлыг судлаад одоо сурж мэдэх бол 60-70% нь байдаг. Үлдсэн хувьд нь бол яг тэр сусан мэдсэн зүйлгээ одоо 100 одоо хэрэгжүүлэх одоо бэлтгэл хийж, сургууль хийж хэрэгжүүлчихийж яг нэг зүйлийг 100% өөрийн болгож авна гэж бол миний хувьд боддог. Тийм ч учраас та бүхнийг бас энэ номыг уншаад за харилцааны илтгэлийн ур чадвар гэдэг чинь ийм юм байд юм бэ шүү гэдгийг сурч мэдэж авсны дараа бас тодорхой хэмжээнд өөртөөхөө хэмжээнд одоо олонний өмнө аль болох ярьж гараад те тухайн сурсан мэдсэн ур чадвараа хэрэгжүүлээд өөртөөхөө одоо өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Тэгж бас уриалж байна. За тэгээд энэ номыг бол би нэг 10-аас 9 оноогоор үнэлж байна. Та бүхэн бас өөртөө уншаад өөртөө үнэлээрэй гэж хүсэж байна. За тэгээд номны book review 6 дахь дугаар маань энэ түрээд өндөрлж байна. За тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая.